За айл өрхүүд маань одоо нарны панел батарейгаар өөрийн хэрэглээг хангаад за одоо дулаан цахилгааны асуудлаа шийдээд яндан зуухаасаа салаад агаарын бохирдлыг мөн бууруулах цэвэр аюулгүй орчинд амьдрах тэгээд цаашлаад одоо илүүдэл цахилгаанаа шүлжээнд борлуулад орлого олох одоо ийм одоо боломжууд бол өргөнөөрөө бий болж байгаа. Гэхдээ энийг бид нар одоо өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай байна гэдэг утгаараа 3-ыг үржих нь одоо 100 гэсэн ийм санаачлалыг гаргаж байгаа. Гэтэл хаарын бохирдлыг бол 3 төрлийн одоо 100 хол яг үндсэндээ би үүсгэж байгаа. Айл өрхийн яндан байна. За аймаг сумын одоо уурын зоохны яндан байна. За автомашины яндан байна. Тэгэхээр энэ 3 төрлийн одоо яндангаас салхтуул сэргээгт эрчим хүчний их үүсрүүл одоо маш үнцэнтэй хувь нэмрийг бол оруулж чадна гэдгийг бол бид нар баталж харуулсан. Тэгэхээр ингэж баталж харуулсан энэ төслөө бол өргөн цар хүрээгээр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Хоёрдугаар асуудал бол аймаг сумдын одоо тархмал их үүсвэрийн асуудал. Тэгэхээр маш олон аймагуд маань төвлөрсөн эрчим хүчний системээс хол байрлалтай. Тэгэхээр энэ аймагуудын хувьд бол цахилгаан хангамжийн найдвартай байдал бол маш одоо сул байгаа. За тухайлбал сая өнгөрсөн 9 сард Эрдэнэт эд станц дээр тасралт гарахад тэр одоо дэд станцаас тэжээгддэг 9 одоо аймаг 140 гаруй сум одоо цахилгаангүй болсон. Тэгэхээр энэ асуудал хэрвээ өвөл одоо тохиолдох юм бол олон аймаг сум одоо хөлдөх эрсдэлтэй байна. Тийм учраас аймгийн төвүүд дээр энэ одоо тархмал их үүсвэрийг барьж аймагуудын одоо цахилгаан хангамжийг найдваржуул хоёр талын одоо тэжээлтэй болгоно. За дээрэс нь одоо алдагдлыг бууруулах ийм одоо ач холбогдолтой байгаа. За яг тэгэхээр сүүлийн үед бол энэ нарны их үүсвэрүүд маань өөрөө бие дааж ажиллах бүрэн боломжтой болсон. Тархсан байрлалтай одоо энэ айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд, аймаг сумдын ийм одоо нарны панел, батарейны, дулааны насоос ингээд ийм төслүүдийг бол эрчимтэй хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа.